Даживдурын парка сайн шан дээр байх нь зүйтэй байна гэдэг. Энэ тооцоо судалгаа гарч ирсэн. Тэгээ энэ дээр бас дахиад нэг шүүмжид гардаг байсан. Өөрөөр хэлбэл та нар юугаа мэдэж энийг яриад байгаа. Тийм биш штэ гэдэг зүгээр одоо нэг тийм олон газар үйлдвэрүүд барья гэх тийм ээ. Чойр дойр ч юм уу, ч юм уу, Эрдэнэт ч юм уу гэдэг. Тэгэхээр энэ судалгааг бид нар Boston Consulting гэх компаниар хийлгэсэн. Энэ бол одоо олон улсын дэсхийг тэргүүлэх зэрэглэлийн тийм үү? Стратегийн судалгаа хийдэг. Тодорхой хөлсийн төлөө тийм. Маш одоо нэр хүнд бүхий компаниар хийсэн зү. Ямар үйлдвэрүүдийг ер нь бид төсөөлж байгаа. Одоо чи сайн шанд дээр. Тийм. Тэгэхээр түрүүн одоо ярьснаар бол үндсэндээ Монголоос одоо коксч нурс гарч байгаа юм байна. Тэрийг хэрвээ төмөртэй одоо нийлүүлэх юм бол бас тодорхой хэмжээний төмөрлөгийн үйлдвэр байгуулах болцоо байна. Зис одоо хайлуулах болцоо. Одоо хэддүгээр суудсан. Одоо энэ дараагийн хуудсан дээр нөгөө юугаа харуулах гэдэг юм ста. Үйлдвэрүүд. Үйлдвэрлэлээр хараа болоогүй. Зүгээр энэ баян байцыг ашиглаад яаж хөгжих боломжтой вэ гэдэг. Хүчин зүйлсүүд энэ дээр байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дээр нэг юм жишээ байгаа. Дэлхийд дээр баян маш их баялагтай нэг 50 орчим орн судалгаа хийсэн байгаа. Үнэхээр энэ одоо баян байцыг ашиглаад ард түмэндээ өвчтөд хөгжиж чадсан улс нь хэд юм бэ гэдэг. Үзэхээр ерөөсө 3 улс. За энэ дээр Норвег нэмэгдэнэ. Тэгэхээр зэрэг Чили, Намиб, Ботсвана, Норвег гэсэн 4 улсад ерөөсөө энэ байгалийн баялагийг үр ашигтай ашиглаж 50-д орноос тийм ард түмэндээ энэ өгөөж хүргэж чадсан байна. Тэгэхээр ямар зарчмаар ажиллаад ийм амжилтанд хүрчвэ гэд. Тэр ерөөсөө зураахан зарчим тийм гамтай. Чи энийг тайлбарлаа. Тэр яг энэ улсууд маань болох дээр үндсэндээ бол маш одоо зөв макро эдийн засгийн бодлогыг бол явуулж чадсан байгаа юм л да. Одоо нэлээд хэмжээний одоо уул уурхайн салбар руу гадны хөрөнгө оруулалт орж явахд бол тухайн одоо орных нь одоо валют өсөж байсан, инфляц өсдөг. Тийм учраас бол Төв банк бол маш одоо сайн макро эдийн засгийн удирдлагыг зөв явуулах шаардлагатай байсан. Энэ улсууд бол чадсан байна. Эдгээр улсууд бол хэд хэдэн одоо зах зээл, гадаад зах зээлтэй явж чадсан байна. Ингээд төрийн зохицуулалт нь бол аль болох одоо дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн одоо боловсруулах үйлдвэрийг байгуулах одоо чиглэж одоо ажилласан байна л да. Тэгээд энэ үйлдвэрүүдийг дамжиж бол технологи орж ирсэн байгаа юм. Бүх одоо гарч байгаа бүтээгдэхүүн нь болох төр аль болох одоо үр ашигтайгаар гадагш нь экспортлохын тулд бол үр ашигтай төмөр замын дэд үтс одоо байгуулах шаардлагатай байсан байна. Тэгэхээр манай хувьд болох төр яг л хэрвээ бид одоо өнгөрсөн одоо макро эдийн засгийнхаа зорилтыг одоо бид биелүүлнэ 10 жилийн дараа нэг хүнийгээ одоо $12,000 төрөгнө гэхээр бол өөрийн одоо боловсруулах үйлдвэрүүдтэй болох ингийн тулд бол бас тодорхой хэмжээний олон зах зээлд гарах үүднээс үр ашигтай төмөр замын дэд үтстэй болох шаардлагатай байна. Ийм 6 хүчин зүйл заавал ийм 6 хүчин зүйл. Өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг баялагын хараас өртөхгүй байх боломжийг ингээд заагаад өгсөн байгаа байхгүй. Энэ бол одоо маш тодорхой бөгөөд айгүй ойлгомжтой хүчин зүйлүүд. Энэ дундаас одоо тэр боловсруулах үйлдвэр төмөр замын дэд үтсгээд онцгойлж заасан байгаа юм л да. Тэр энэ 6-ыг бид нар хэрэгжүүлэх юм бол баялагын хараас хөрөхгүйгээр хөгжих боломжтой. Нөгөө 2021 он гэхэд 50-ны хэмжээний эдийн засагтай орн болох боломжтой шүү гэдгийг эндээс харахад их амархан байгаа. Тэгэхээр одоо энэ боломжийг бид нар мэдсээр байж хэрэгжүүлэхэд ажиллаад хийх ёстой. Тэрс одоо шинээр юу гэдэг арга зам хайгаад байх шаардлага. Их хурлаас бол үүрэг чиглэлээ өгсөн тийм ээ. Их хурлаас боцогтой гарчихсан одоо хийх л засгийн газар үүргийг засгийн газар хэрэгжүүлэх ёстой ийм л одоо зорилт тавигдчихад байгаа шүү дээ. За энэ дараагийн ихтер бол ер нь сайн шандыг яагаад сонгосон юм бэ? Сайн шандад ажуудурын парк барих гээд байгаа эдийн засгийн үр ашиг ямар байх юм бэ гэдэг дээр нэг тодорхой тайлбар өгчмөр байна л да. Гамбат тайлбарч уу. Тэгэхээр яг Монгол улс хэрвээ ажилтны үржинэ гэх юм бол бас үндсэндээ бол гол дөрөв нэг зарчим байгаа юм л да. Энэ хэрвээ үйлдвэрүүд баригдах юм бол тэр үйлдвэрүүд нь бол өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй байна. Тэгчээд энэ үйлдвэрүүдийг санхүүжуулахын тулд бол эдийн засгийн үр ашигтай тийм үйлдвэр байх. Өрсөлдөх чадвар гэдэг нь технологи. Тэгээд технологи нь байгуулж зах зээлийн тийм зах зээл. Мөн одоо нөгөө гарч байгаа бүтээгдэхүүн бас өрсөлдөхүйц одоо үнэхээр технологи биш үү? Тийм технологитой бас хамааралтай хүмүүсийн одоо зардалтай холбоотой. Тэгээд гурав дахь одоо хүчин зүйл нь болох дээр энэ дотоодын эрэлтийг бас бий болох хэрэгтэй байгаа юм л да. Одоо түүхий эдэндээ. Тэгээд хамгийн сүүлийнх нь болох дээр нөгөө урдаа тавьсан байгаа макро эдийн засгийн зорилтууд дээр хүрч чадах хэрэгтэй юм байна. Яагаад сайн шанд гэж яриад байна вэ гэхээр бол үндсэндээ бас л хит хитэн шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээрээс гаргасан л да.
энэ дээр аж үйлдвэрийн одоо төвийг паркийг дархан байгуулъя, чойр байгуулъя тэ гэсэн айрагт одоо байгуулъя гэсэн хэд хэдэн одоо сонголтууд байсан болох тэр. Яг уу хэрвээ аж үйлдвэрийн парк байгуулах юм бол энэ аж үйлдвэрийн одоо парк нь бол Транс Монголын төмөр зам дээр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо байгаа Улаанбаатар төмөр зам дээр төмөр замын дагуу байх хэрэгтэй гэж. Тэгээд гол одоо зах зээл рүүгээ бол ойрхон байх хэрэгтэй маа гэж. Гол зах зээл маань бол одоо бол энэ юуны хятадын зах зээл одоо ихэнхдээ бол байгаа даа. Тодорхой хэмжээний гадны экспортлно. Тэгээд үндсэндээ бол одоо хэрвээ шинээр төмөр зам 5 толгой оюу толгойд ойрхон. Тийм, 5 толгой оюу толгойд ойрхон. Хэрвээ шинээр төмөр зам барихаар бол энэ гол одоо төмөр замын нэгт бол юун дээр огтлцоо дээр байх хэвээр. Хоёр түүхийн эдэн луг ойрхон байх үеднээс бол энэ 5 толгой оюу толгой руу ойрхон байх хэвээр гэж. Тэгэхээр энэ одоо үндсэн шалгууруудыг ингээд тавиад үзэхдээ бол сайн шаанд бол бусад одоо дархан одоо чойр гэснээс бол хамаагүй одоо оновчтой шийдвэр болж гарч ирээд. Хамгийн ачигтай байр шийдвэр чадсанстай тийм үү. Ингээд эдийн засгийн аж үйлдвэрийн парк чинь байгуулагдаа гэхэд эдийн засаг төрөж гинөө гэдэг. Одоо тийм том ач холбогдолтой схем гарч ирж байгаа эдийн засаг. Тийм. Тэгэхээр бол схемийг бол дараагийн слайднаар гарна та. Дараагийнх нь гараа та. Одоо аж үйлдвэрчснээр одоо ямар эдийн засгийн бүтэц бий болох вэ гэдэг. Тийм. Тэгэхээр бол түрүүн нөгөө нэг ярьснаар бол Монголоос гарч байгаа бүх л одоо түүхийн эдэгээ аль болох одоо нэмэн өртгийг шингээе. Өмнө нь бол биднээсийн одоо ноолрын том жишээ байгаа. Ноолроо бол ихэнхдээ түүхийгээр одоо экспортлж байгаа. Аль болох одоо бас нэмэн өртгийг шингээе гэсэн байдлаар бол нэлээд хэмжээний ноолор үйлдвэр бий болж чадсан байна. Гагцгүй одоо ноолор дээр бол яг улсын оновчтой бодлого явж чадаагүйгээс ноолрын салбар маань өнөөдөр бол дэлхийн хэмжээнд бол бас тодорхой хэмжээний одоо түүхийд нь байгаад бодлого гоцрогдсон учраас Ямааны нуруунд төр байсан ноолор малчны гараар самнагдаад зөөгдөөд хил очиж ийн гэсэн үг тийм. Тийм яг ижлэх юм болж байгаа. Ердөөсөө ихэнх нь бол дандаа боловсруулаагүйгээр хятад руу гардаг. Одоо бол манай газрын баялаг тийм юм руу орох. Бас яг ижлэх байдлаар орох тийм аюул. Өнөөдөр бид нар ингээд нөөцөнд тогтоогдсон оюу толгой 5 толгойд энэ хоёр том ордыг ашиглаад аж үйлдвэрч гэсэн зорилт тавьж штэ. Өөрөөр хэлбэл маз аж ахуй орноос аж үйлдвэр хөгжсөн өндөр хөгжөлтэй орн руу шилжих зорилт. Өөрөөр хэлбэл өөрт байгаа нөөцөө ашиглаад. Одоо жишээлбэл одоо Австрали гэж тэгж хамгийн одоо гол одоо нүүрс төмрийн өдрийг одоо экспортлдог орн. Хамгийн их одоо нөөц нэлээд хэмжээний нөөц баялагтай гэсэн үүднээс бол дэлхийн зах зээлийн үнийг бол тодорхой хэмжээгээр тодорхойлж чадж байна л. Жишээлбэл Австрали тэрвээ одоо байгалийн гамшиг гарахаар бол түүхийн эдийн үн өсөж яагаад гэвэл нийлүүл багасч байгаа юм. Тиймэрхүү хэмжээнд бол Монгол өнөөдөр бас их болцоо байна. Тэгэхээр аж үйлдвэрийн орн болохын тулд энэхүү бүтцэн тийм боловсруулсан үйлдвэр байх нь боловсруулсан үйлдвэрс экспортыг төрөлжүүлсэн үйлдвэрүүд байна гэж цөөн тооны үйлдвэрүүд гарч ирж байгаа. Энийн бүтцүүд бол үндсэндээ өнөөдөр ингээд бас судлагдаад гараад ирсэн тийм ээ. Одоо хойно нэгэн тодорхой гарна тийм үү. Энэ бол зүгээр бид нар аж үйлдвэрийн парк байгуулагдах урдчилсан тооцоо нэг 9 тэрбум орчим долларын тооцоо гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зурагнаас би бас нэг юм тайлбарсмаар байгаа юм. 9 тэрбум доллар ярихаар зэрэг одоо засгийн газрын гишүүчдэр, их хурлын гишүүчдэр хизээч бүтэхгүй тийм үү? Ийм их мөнгө хаана байгаа? Ер нь бол энийг монголчууд хийж чадахгүй. Чадахгүй учраас түүхийгээр нь зурагш нь гаргаад авах ёстой гэдэг. Байр суурьтай ус төрчд бол их олон байсан л да энэ үед. Одоо ч байгаа. Одоо ч байна. Тийм. Тэгэхээр энэ дээр бид нар зүгээр энэ жишээгээр тайлбар авсан. Та санаж байгаа монголчууд ер нь 21 оноос хойш ямар том бүтээн байгуулалт хийсэн юм бэ гэдэг. Энэ өөрөө хоёр тастай жишээ байхгүй юу? Улаанбаатар төмөр зам, Улаанбаатар хот Эрдэнэт үйлдвэр гэсэн томоохон бүтээн байгуулалтыг хийж чадсан байна. Өөрөөр хэлбэл монголчууд чадна. Нөөц боломж байна бид нарт. Нөгөө талаараа энэс өөр юм байхгүй байна гэдэг хоёр тастай жишээ болчиход байгаа. Энэ ингээд харахаар зэрэг бид нарт боломж байгаа юу? Байгаа. Хийвэл чадна. Ер нь ч хийх ёстой. 2021 он тийм үү? Дотоодын нийт бүтээгдэхүүн хүнд ногдох нь 12 мянган доллар. Яаж хүрх юм? Баялаг маяг ашиглана. Тэрхийн тулд яах юм? Боловсруулна. Тэр нь сайн шаанд аж үйлдвэрийн парк. Одоо хамгийн гол юм нь яг энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төмөр замын чиглэл өөрөө яаж гарсан бэ гэдэг. Энэ өөрөө одоо хамгийн чухал. Яг төмөр замын одоо энэ чиглэлүүдийг бид нар гаргахдаа бол ихэнхдээ дандаа хоёр хөрш орныхоо далайн бомб руу чиглэсэн байна. Манай төмөр замын чиглэлүүд дандаа далайн бомб руу чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ улаан шугам яваад хойшоогоо Оросын
Тий, одоо энэ улаан шугам яриад байна тийм ээ. Тий. Одоо энэ хараар байгаад байгаа